хэлний багш Чимэцэн. Багш нь өнөөдөр 3 дугаар ангид хичээл авах бэлэн болоод байна. Та бидний бүхтүүд эдгээр зургийг хамтдаа ажиглацгаая. За эхний зураг дээр юу байгааг хамтдаа ажиглая. За энд юуны зураг байна? Энд юуны зураг байна? Энд юуны зураг байна? За тэгвэл эхлээд цэцгсийн зураг, цэцэг. За энэ үний зураг болоо. Мэдээж. Саны зураг наа. За тэгвэл багш өөрөө хичээл маань. ертөнцийн гурван хэлбэрийг дуурайан зохиогч гэсэн хичээл байна. За тэгвэл энэ зурагтай холбоотой ертөнцийн гурав юу байдаг гэлээ гэдгийг аав ээжтэйгээ хамтдаа ярилцаарай. Аав ээж, цэцэг, цаг гэсэн үгстэй холбоотой ертөнцийн гурав юу гэдэг юм бол бүгд тэ? ертөнцийн гурав маань юу гэдэг вэ? 15-ны сарныг юу вэ? Сайхан. Хатар газрын цэцэгний сайхан. Сайхан гоё гэсэн үгийг тавьсан байгаа. Сайхан гоё гэсэн үгнээс аль тохиромжтойгоо сонгож тавьсан тийм ээ. Эдгээр сайхан гэдэг үг маань хамгийн тохиромжтой үг байгаа. За тэгвэл аав ээжийн сургаал гэдгийг тийм ээ. Эдгээр жишээ олбоо. За хата газрын цэцгэс юм байна. За 15-ны сар гэдэг юм байна. Энэ байна. Ингээд боллоо. Тэгвэл ертөнцийн мэддэг ертөнцийн гурав ээж аавтайгаа харилцаарай. За энэ ертөнцийн гурав цагаан байна. Их хүний санааны цагаан, эрдэмтэн хүний мөрний цагаан, инхий дүүгийн мэд сэтгэл нэг цагаан гэсэн ертөнцийн гурав цагаан байна. Тэгвэл цаашаа ертөнцийн гурав цагааны хамтдаа зохиож бичиж болно шүү дээ. ертөнцийн гурван цагааныг хүчж байна. За ертөнцийн гурван цагааныг хүчж байна гэхдээ тэ. За ертөнцийн гурван баяныг мэддэг хүмүүс байна уу? ертөнцийн гурван баян.
маань элбэг, дэлбэг, олон гэсэн утгатай үг байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ ертөнцийн 3 баяныг эндээс жишээ аваад хамтдаа зохиоё. Та юугаар баян гэдэг бол жишээ автобус хүнээр баян тийм ээ. Толгой үсээр баян, сургууль хүүхдүүдээр баян гэсэн зүйлс зохиож болох нэ. За дэвтэртээ ертөнцийн 3 баяныг бичиж өгөхтэй. За багш нар бол тийм ээ. Сургууль хүүхдээр баян. Хүүхдээр баян. Тийм ээ. Автобус хүнээр баян. За мөн ном үсгээр баян гэж байна тийм ээ. Ном үсгээр баян. За гэх мэтчлэнгээр ертөнцийн 3-ыг дуурайн зохиож бичнэ. За гэрийн даалгаварт ертөнцийн 3. За багш нь гэрийн даалгаврыг мэдчихжээ. ертөнцийн 3 улаан, хөөхөө, цагааныг зохиожжээ.